За солонгос хэл сурч солонгос хэлний төвшин тогтоох шалгалтанд бэлтэж байхад бидэнд тулгардаг хамгийн хэцүү асуудлуудын нэг бол мэдээж үг тогтоох байдаг. Тэгэхээр миний энэ хүү цуврал бичлэгүүдээрээ та бүхэнд хүргэх гэсэн санаа гэвэл үгийг аль болох холбоогоор нь тогтоож өгүүлбэрт яаж хэрэглэгдэж байна вэ гэдгийг ойлгож авах нь их чухал байгаа. Тэгэхээр энэ TOEFL шалгалтын 54-р даалгаврыг гүйцэтгэхэд ч гэсэндээ маш их тус нэмэр болдог шүү. Шинэ үг тогтоох маш олон аргууд байдаг. Тэр дундаас та өөрт тохирсныг олж аваад хэрэгжүүлэх нь их чухал. Хараахан өөрийнхөө арга барилыг олж аваагүй байх юм бол солонгос зүйн дэлхийдээ суралцсан тэмдэглэл номон дээр 1-р бүлэгт шинэ үг тогтоох хамгийн үр дүнтэй аргууд бас орсон байгаа. Тэндээс та уншаад өөрийнхөө арга барилыг олж аваарай. Холбоо зааж өгдөг бичлэгийн маань part 4 эхэлж байна. Тэгэхээр өнөөдөр хэдүүлээ TOEFL унших шалгалтын материалаас унших хэсгийн 5, 6, 7, 8 дугаар асуултанд орж ирдэг зар сурталчилгааны утга агуулга ойлгох энэхүү дасгалаас холбоо үгийг чиглэлцгээе. За эхлээд бүгд баг зэрэг хурдтай уншаад явъя. Дараа нь удаанаар уншаад монголоор орчуулад хамгийн сүүлд нь холбоо үгийг чиглэлээд явъя. 내 몸에 맞는 높이 조절. 이젠 편하게 공부하세요. 내 몸에 맞는 높이 조절. 이젠 편하게 공부하세요. өөрийнхөө биед тохируулж өндрийг нь зохицуулна. Одоо тухтай суралцаарай гэсэн өгүүлбэр байна. За хариултыг хамтдаа ажиллацгаая. 1-р 침대 ор гэсэн утгатай үг байна. 2-р 가방 цүнх. 3-р 책상 ширээ. 4-р 안경 нүдний шил. За тэгэхээр энэ зар сурталчилгаа мэдээж ширээний тухай байгаа учраас зөв хариулт бол 책상 байх нэ. Энэхүү дасгалаас бидний сурж авах холбоо үг бол 내 몸 миний бие, өөрийн бие гэсэн утгатай үг байна. Мом дээр бас дахиад хэдүүлээ холбоог зохиож болохоор байна. 몸에 맞다. За биед тохирох. 높이 조절. За 높다 гэдэг нь өөрөө өндөр гэсэн утгатай үг байгаа. Тэгэхээр өндрийг нь зохицуулах. 편하게 공부하다. тухтай суралцах. Бичлэг таалагдсан бол лайк дараад хадгалаад аваарай.